Айлын хүүхдүүдийг хулгайлан нүдийг нухдаг чөтгөр гэмээр царайтай эмэгтэйг хүүхдүүдийн эцэг эхчүүд олж илрүүлэн дүүжлэн алдаг. Гэвч энэ бүх зүйлс ийм амархан дуустдаггүй. Далан Казаптай улсны спешиал дугаартай хамтран ажиллагч Nano International компани албан ёсны эрхтэйгээр нь оруулж ирдэг дэлхийн хамгийн том чипсний брэнд болох 100% төмсөөр хийдэг Lay's Chips. Зяюацхан бамбарнууд минь. Торонекос уг нь саяхан л 60k хүрлээгээд спешиал болгоод өмнөд Солонгос улсын Deadbell киноны 2 ангийг ярьж байсан бол одоо хэдийнэ Далан Казап хүржээ. Мэдээж энэ хүртэл үзэж дэмжсээр ирсэн бүх бомбарнуудаа маш их баярлаа. Тиймээс тоороо намлсан ёсоор энэ удаад Солонгос киноноос түүр хүндэрөө Таиланд улсын топ аимшиг кинонуудын дотор маш дээгүүрт ирэмлэгддэг 2008 оны алдарт Coming Soon киног ярихад бэлэн боллоо. Нуг киног Таиландын домог болсон Shutter болон Alone нэртэй кинонуудад туслах зохиолчоор оролцсон Sopon Saktapisi зохиолыг нь бичсэн гэхээр нэлээд үзээтэй кино байх нь ойлгомжтой. Яг тэгэхээр мэдээлэл энд хүрээ зогсоогоод 2008 оны Таиландын алдарт Coming Soon кино руугаа орцгоё. Мэдээж манайхаа иймэрхүү Таиланд аимшиг кино хооштой ганц нэг үзүүл ямархуу байна гэдгээ комментээр хэлээрэй за. Нэгэн жаахан охин бөөн л өгсөн хүмүүс болсон өрөөнд хүлүүлчихсэн байдалтай сэрээ зүхтаад гарах гэтэл гаднаас нь нэг хөлөөж ирчихсэн харахын эцгүй чөтгөр шиг царайтай нэгэн эмэгтэй ороод ирхэн тэр. Өнөө охин ч шкафанд нуугдсан ч нөгөө эмэгтэй олж мэдээд охин ч зүхтах гэж бөөн юм болж хөөцөлдөж байгаад баригдчихдаг. Кадр солигдоход охиныг санал дээр хүлчихсэн нөгөө эвгүй царайтай эмэгтэй толгойд ирэх хідэн хялгасаа самнангаа битгий орлоо миний охин. Нэг ч ах нар ч хичнээн томоотой байна хардаа гэж хэлэхэд охины ширээн дээр бөөн нүдгүү болчихсон хүүхдүүд сууж Удаачгүй эдгээр хүүхдүүдийн эцэг их нь энэ байшинг нь олж орж ирээд нөгөө чөтгөр шиг эмэгтэй барин авахд өнөөх нь эднэр чинь миний хүүхдүүд битгий гар хуур цаашаа гэдэл тасралтгүй орлоод л байдаг. Энэ эвгүй царайтай эмэгтэй хөөрхийн нэг тэм сэтгцийн асуудалтай юм шиг байгаа. Хүүхдүүдийнх нь нүдийг нь ухан эрэмдэглсэн байхыг харсан эцэг эхчүүд нь жуурлан хутга барьж аваад өнөө чөтгөр шиг эмэгтэй нүүр амыг нь сэжиж бүр цаашлан том бүдүүн олсоор дүүжлэн алж буугаар кино маань эхэлнэ. Энэ нь яг үнэндээ кино театрт уг киног хийсэн баг хамт олон киноныхаа урьдчилсан үзүүрээ үзэж байсан ба нэгэн эмэгтэй коридор руу гараад найруулагчаасаа орж хийсэн киногоо үзэхгүй яасан яагаад ийм сонин царайтай байгаа гэхэд найруулагч нь яагаад ч юм их хэл зэврэн хоолоогоор ер нь энэ чабаг дүүжилж байгаа хэсгийг хаснаа л гэх тэр. Энэ киноных нь нөгөө эвгүй царайтай чөтгөр шиг эмэгтэй нэр нь Чабаал юм байлаа. Кино багийн өнөө эмэгтэйч буцаа театрын өрөөрөө ороход хүмүүс нь тараад явчихсан байх ба яг нөгөө Чабаа нь ард нь дүүжлүүлж байгаа нь хальт харагдан өнөө эмэгтэйч үхэтхийн орилсноор кадр солигддог. Манай гол дүрийн Шейн кино театрт ажилладаг ба саяны кино болох Өшөөд сүнс нэртэй кино багийнханд киног нь үзүүлчихэд хальсаа буцаагаад хурааж багт нь ажлынх нь Йод гэх нөхөр орж ирээд хөгшөөн бэлэн үү ярьснараа гяс солилцгоё л гэн. Мань хоёр нөхөр шинээр гарч буй киноны хальсыг нууцаар нөгөө хууль бусаар кино хувил зардаг нөхдүүдэд өдрөөр түрээслээд нөгөөдөл нь шөнөөр кино театрт орж ирээд видео камер байрлуулж байгаад бичиж авдаг юм байлаа. Ерөнхийдөө бол хууль бусаар халтуур хийж мөнгө олдог л гэсэн үг. Манай хүн ч дими юм шүү дээ. Хүмүүс мэдчихвэл яах юм гэхэд ажлынх нь Йод нь зүгээрээ юундаа яагаад байгаа чамд мөнгө хэрэгтэй л байгаа ёстой. Маа энэ өөрчлөлхаа шүү гэж мөнгө өгөн тэр. Норойж болж ажил тарах үеэр манай хүн хууль бусаар олсон мөнгөөрөө газ бооцоо тавьж байхад хамт ажилдаг мөн хэдийнээс алжсан найз охин сомонч гарч ирээд хувцас сольж эхэлдэг. Нэгс найз охин сомынх нь төрсөн өдөрт бол манай хүн ч баярын мэнд гээд нөгөөх нь гарan явах үед Мэдээж ажлынх нь нөгөө шинээр гарах гэж буй Өшөөд сүнс киноны балиар дүр болох Чабагийнх нь хэвлэлийн материалаар айлгаж байгаад минь хүргэсэн л байдаг. Оройч болж ажлынхнаараа X найз охин сомынхаа төрсөн өдрийг тэмдэглэж жаа сууж байгаа таксинд суулгаж өгчхөд нууцаар буцаад ажил дээр ирээд нөгөө залилангийн ажлаа хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мөнгө тохирсон хүн нь ганцаархнаа зааланд суугаад камер тавиад киног нь бичиж аваад харин манай Шейн киног бичиж дуустал нь харуулж гарнаа л гэсэн үг. Кадр солигдоход манай Шейн найз охин сомоосоо яагаад цалсан тухайн гарах ба манай хүн ерөнхийдөө
Одоогоортой бол хар тамхинд донтоод сүүлдээ бүр найз охинтойгоо хамт амьдарч байхдаа найз охиныхоо бугуун цагийг хулгайлаа зарах гэж байхад найз охин сом нь гарч ирээд бойл гэсэн дуурсандаа найз охин алгадаад л авсан байдаг. Энэ манай Шэйн бас л нэлээд бүтэхгүй нөхөр байсан байгаа шүү те. Нийнхүү бодож байгаад унтчихсан байсан манай хүн гинтэс ирээд харахад нөгөө камераар кино бичиж байсан хүн нь алга болчихсон байдаг. Киногоо бичээд дуусчихсан байхдаа гээд очтол өнөө камер нь газарт унчихсан байх ба гинтэл экс найз охин гараад ирэхэд нөгөө би унгаачихсан юм авах гээд ирсэн юм аа гээд л аваачдаг. Найз охин нь ч нэрээ яод хаав байна. Өчигдөр буруу хальс өгчихсөн байлээ гээд л өшөөд сүнс киноны хальсыг хайж буйн харагдана. Манай хүн ч гайхаад нөгөө газарт унчихсан байсан камерыг нь аваад өөр өрөөнд ороод дүрсийг нь үзвэл камер нь зүг зүгээр дэлгэцийг бичиж байснаа гинтэл газарт унаад нөгөө бичиж байсан хүн нь нэг л зүйлээс айгаад орлож буйн харагдана. Энэ үеэр ажлынх нь өөр нэг хүн орж ирээд нэрээ чиний бооцоонууд бүгд ялчихсан шүү. Би яваад хоцсон мөнгөийг чинь аваад ирээ. Харин надад хув өгөөрэй гээд гараа авчихдаг. Манай хүн ч орой найз Йодиндээ очтол хаалга нь онгорхой байх ба дотогш орвол огт хүн байдаггүй. Йод гээд найзаагаа дуудан цааш явтал хамаг л син сентер насаалтай байх ба газарт иххэн сонин нэг хөлөө чирээж явсан мэт цустай тол байхан тэр. Манай Шэйнж гайхан мөрийг нь даган цааш харуул нэг хувцсны шуугнаас гарч ирсэн мэт харагдах ба онгоолгоод үзтэл юу ч байдаггүй. Найз Йодынхоосоо гарan явтал нөгөө ажлынх нь Йод болон манай хүнтэй кино хувилахаар тохирсон танхай залуучууд ирээд кино яасан бэ? Манай хүн ч алга болчлоо. Мөнгө авчихад ингэхгүй шүү. Гэлзаарай гэдэл жаал дарамтлж жагаад яваад өгдөг. Манай хүн ч за камераар нь өөрөө бичээд өгчихъя гэдэл ажил дээрээ ирээд нөгөө жижиг камерыг нь хасааж тавиад киног нь цааш үзтэл кинон дотор яг л найз Йодинд нь байсан шиг нэг хөлөө чирэн явсан хөлийн мөр нэг шкафнаас гарч ирсэн байхан тэр. Манай хүн ч бүр гайхан найз Йод руугаа залгахтал яг л танхим дотроос утсан дуурайд байх ба дууган даган цааш хаа явтал найз Йодынх нь утасны дуу кинон дотор дуугарах ба найз Йод нь бүр кинон дотор нүдээ ухуулчихсан байдалтайгаар харагддаг. Мэдээж кинон дотор гар утсан ч дуугараастай. Манай Шэйнч бүр юу болоод байгааг ойлгохоо байгаад гэртээ харахаар гартал маргааш нь ч болж ажил дээрээ ирэхэд ажлынх нь бөөндөө өшөөд сүнс киноны хальсыг хайн өчигдөр хэн орой ээлжинд байсан бэ гэдэл ярилцаж байх ба манай хүн үүнийг нь сонсоод шууд л цаашаа зүхтаад л явчихдаг. Өшөөд сүнс киноны нээлтэнч төгөж театрын ажилчид нээлтийнх нь өдрийн чимэглэлүүдийг хийж явахад манай хүн нөгөө эвгүй чаба дүрийн нэгэн том хэвлэлийг харахад хэвлэл дээр нь сэтгэл сэртгийлгэн бодит түүхээс сэтгэлээ үг хэмээн бичсэн байхан тэр. Манай Шэйн нэг л зүйл биш байна да хэмээн бодон нөгөө кино хуулбарлаж байсан залуугийн камерын дүрсийг дахин бүр сайн шалгаж үзтэл их л эвгүй нэгэн дүрс саль бичигдсэн байх ба заал руу харвал яг л нөгөө чаба нь үзэгчдийн дунд сууж харагдана. Бүрч гайхан гяс гүйж очоод сууж байсан газарт нь харуул мэдээж юу ч байдаггүй. Нэгс найз охин Сомонч манай хүнийг хараад яагаад байгаа юм бол гэд араас нь даган очтол нөгөө кино хуулбарлаж байсан камерыг нь олсноор манай Шэйн рүү ёстой л нэг уурлаж гарна да. Ийм муухай зүйлс яаж хийж чадж байна? Дахиад л нөгөө хар тамхи авахгүй юу? Шорон руу явмаар байгаа юм чи аа? Йодтой хамт ийм зүйл хийсэн үү? Йод ер нь хаа вэ? Гэдэл хүүхэд чиг загнаж харахад манай хүн ч эцэст нэг үнэнгээ хэлдэг. Энэ өшөөд сүнс гээд кино нэг л биш байна. Йод өгчгсөн кинон дээр байгаа сүнс жинхэнэ юм шиг байна. Энэ киног үзснээс хойш тэр амар чаба гихтур надад байн харагдаад байна гэхэд экс найз охин нь чи дахиад л нөгөө юма татсан юм аа гэдэл бүр итгэхгүй манай хүн лөө уурлаад л гараад явах нь тэр. Манай хүн ч өөрхийн нөгөө мөнгөөрөө бооцоо тавиад байсан нь газ мөнгө олоод найз охин Сомынхоо цагийг л буцааж авах гээд л байсан юм байлээ. Нашгүй нэг цагийг нь авчгаад ажлынхаа залуутай юм ярин сууж байтал
Тэгсэн чинь гинэд нэг сонин дуу сонсогдоод ихэлсэн чинь нөгөө тоороо чинь киноогоо ярилгүй Lays Chips-ээ идээд эхэлдэг юм да. Тоороо та нартай дэлхийн хамгийн том чипсний брэнд болох Lays Chips-ний шарж биш жигнэж хийдэг Specie төрлийг нь санал болгож байна. Мэдээж бид бүгдийн хамгийн сайн мэддэг хамгийн дуртай энэ классик төрөлтэй нь бол юу ч ярих вдэ те. Яг тэгээд манай бамбарнууд Lays Chips-ийн хамгийн дуртай төрлөө комментээр бичээрэй за. Тоороод нь бол сүүлийн үед энэ шарж биш жигнэж болгодог Specie-гийн 3 төрөл нь их л таалагдаад байгаа. Яг буцаад кинонд орцгоё. Ашгүй ажлынхны ч бөөндөө манай шэнийг гэрт нь үргэж өгөхөд экс найз охин сом нь хөөхий салчихсан ч гэсэн манай хүнийг асарч үлдгээр л болдог. Ажлынх нь өөр нэг эмэгтэй явхаас өмнө сомд хандан шэн чамд санаандгүй гар хурч чамаас салснаас хойш тэр муухай зүйлсийг дахиж хэрэглээгүй шүү гэж хэлхэн тэр. Манай хүнийг ухаан ороогүй хөвтөж байхад найз охин сом нь ч нэрэл энэ киноны түүх үнэн юм байх таа гэд интернетээр Чаба гэж шалгаж үзтэл нэрэл 30 жилийн өмнө Чаба Гамсрыг их нэртэй нэгэн галзуу эмэгтэй маш олон хүүхдүүдийг өөрийн хүүхдүүд гэж итгэн хулгайлаад бүгдийнх нь нүдийг ухан авсан тухай мэдээ байхан тэр. Бүр цаашлан уншвал тосгоны хүмүүс үүнийг нь олж мэдээд гэрт нь явж ороод тэр Чаба гэх эмэгтэйг дүүжлэн алсан ч үүний дараагаас Чаба эмэгтэй цогцос огт олдоогүй гэх тухай мэдээ байдаг. Ашгүй манай хүн ч ухаан орж найз охноос өмнө нь хийсэн зүйлдээ уушлалтгүй ярилцаж байгаад нэрэл энэ кинотой холбоотой зүйлс болоод байна гэдэг дээр санаа нэгдэн манай хоёр тэр Чаба гэх эмэгтэй цогцыг нь олоо шатаачихвал энэ бүх зүйл дуусаж магадгүй гэснээр уг хэрэг болсон газар руу явхаар болдог. Манай хоёр ч нилээ явсаар Бангкок хотын нэгэн тосгонд ирээд хүмүүсээс асуусаар байгаад яг нөгөө байшинг нь олох ба очих замд нь нүдээ ухуулчихсан насан турсан хүүхдүүд мэрсэр тааралдана. Манай хоёр ч байшин дотор ороход маш удаан хинч ороогүй мэтэл байшин байх ба гинтэл дээрээс нь син сунаад ирэхэд манай шээ найз охины хамгаалан үсрэхтэй синсэн цохиулаад доод давхар руу цөмрөөд орчихдог. Нүдэнд нь оч маналзаад босгож Чаба эмэгний хідэн хүүхдүүдтэй ахуулсан зургийг газраас олохдоо зэрэгцэн ашгүй найз охин сомонж орж ирээ зүгөөрөө алив гарыг гээл гараас нь татаад яг явах гэтэл жинхэнэ найз охин нь дээд давхраас нь зүгөөрөө гээд лоолс бариад гараад ирхэн тэр. Манай хүн ч айж байхад гинтэл эвгүй царай харан ухаан алдаад унахта хальт гараа гэмтэж гисэн тул манай хоёр тосгоны эмнэлэг дээр очтол манай шин би яг л яод шиг үхээд дуусах юм байна. Намайг тэр сүнс дагсаар л байна. Би цагийг чинь буцааж өгөх гэж байсан ч дахиад л эвдэлчихлээ гээл манай хоёр овоо буцаад уучраа олох гэж байгаа юм шиг л харагдана. Манай хоёр эмч дээр орон гараа үзүүлж байтал эмч нь та хоёр энд ер нь ямар хэрэгээр ирсэн гэхэд манай хоёр ч үндсэн зорилгоо хэлхэн дээр. Гэтэл эмч нь юу вэ тэр Чаба ч нүхээгүй штэ. Тосгоныхын тэрийг дүүжилсэн ч төд удалгүй цагдаа нар ирэн тэр Чаба эмэгтэйг эмнэлэгт хүргэснээр амьд гарсан хэмээн их хэл сонин зүйлсийг хэлж өгдөг. Манай хоёр ч бүр гайхан тэр сэтгцэн эмнэлэг дээр нь очтол нэрэл Чаба гэх эмэгтэй бүр хөвшөрчгсөн байдалтай л байхан тэр. Ингэснээр манай шин тэгвэл надад харагдаад байгаа энэ сүнс яг хин юм бол энэ яг мөндөө гэд киноны постэр харуулхад найз охин сомон тэгвэл эн чинь энэ жүжигчний юм биш үү гэснээр манай хоёр энэ өшөө сүнс нэртэй киног хийсэн компани дээр очиж үзэхээр болдог. Prom фильм нэртэй компани дээр нь ирэхэд нэгэн хүн наан ч өчнөө 7 хоногийн хугацаанд хэн ч ирээгүй штэ л гэхин тэр. Манай хоёр ч орой болохыг хүлээж байгаад нэгэн жижиг цонхыг нь хаглаа дотогш ороод ямарваа нэгэн сэжүүр олохоор салан явцгаадаг. Найз охин сомон уг кинонд тоглосон жүжигчдийн жагсаалтыг олон бүгднлүү нэг нэгээр нь залгасан ч хинэн ч уцаа авдаггүй. Энэ үеэр манай шин цааш шалгаж байгаа жижигхэн камер олон доторхыг нь үзвэл Чабагийн дүүжлүүлж буй сцен хэмээн бичигдсэн behind the scene буюу киноны зургийн ард юу болдог тухайг бичиж байсан хальс байхан тэр. Хальсыг тоглуулж үзэхэд Чаба эмэгтэй дүр тоглож буй жүжигчин бүсгүй дүүжлүүлдэг сцен дээр бодиттой хийж чадахгүй байсанд найруулагчтай маш олон удаа загнуулж харагддаг. Тэгснэ за яг одоо сүүлийн удаа гэдэл зурагч эхлэж за болж байна дахиад жоохон байж болж байна шүү гэдэл зураг авч байхдаа Чабагийн дүр тоглож байсан жүжигчин бүсгүйгээ санаандгүй байдлаар жинхнээсээ дүүжлээд алсан тухай олж мэддэг. Тэгснэ тэр дүрсээ кинонд оруулчихсан бас ширүүн гарууд байгаа юм шүү. Тийм л учраас бүр киноны эхэнд найруулагч нь тэр дүүжлүүлдэг хэсгийг хаснаа хэмээн хэлсэн юм байлаа. Манай хоёр ч буцаад гадаа гарan уулзахад манай шээ найзхандоо тэр Чабагийн дүр тоглосон бүсгүй зураг авалтын дундор санаандгүй өнгөрчихсөн юм байна. Тийм л учраас тэр сценийг үзсэн хүмүүст хараал дуртан үхээд байгаа юм байна. Кино театр руу битгий оч. Тэр киног ч гэсэн битгий үз. Би өөрөө явж учрыг нь олъё. Харин маргааш ихэд би холбоо барихгүй бол цагдаад мэдэг дээрээ хэмээн хэлэн найз охиндоо цагийг нь буцааж өгчгөөд л ганцаараа яваад өгөн тэр. Манай хүнч цааш яваад кино театрт ирэхэд нөгөө хуулбар киногоо нэхэд байсан танхаа хоёр нөхөр гараад ирэхэд шууд хүмүүс дундор зогтож яваад өнөө гайтай өшөөц сүнс киноны хальсыг ашгүй нэг шатаагаад өрөөнөөс гарахад дахиад л нөгөө танхаа хоёр гарч ирэн ерөнхийдөө бол үйл явдал яг л ижилхэн давтагдаж эхэлдэг. Манай хүнч яг л хийсэн үйлдэлээ хэд хэдэн удаа давтан хийсэн ч үйл явдал ялгаагүй давтагдаад л байхан тэр. Бүр аргаа орон өнөө хоёр танхааг зодож хүртэл үзэхэд
Нийгүү манай шинж ашгүй нэг тэр сүнснээс мултарч удаачгүй араас нь найз охин Сомон театрт орж ирэхэд манай шин хэдийнэ бусад хүмүүсийн адил кинон доторт орсон байх ба нүнөө сүнс нь шууд л нүдийг нь ухаад авчихсан тэр. Найз охин Сомон ч хөөрхий юу ч хийж чадалгүй л уйлан хоцордог. Хэсэг хугацааны дараа өшөөт сүнс киноч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн ба танхим дүүрэн хүн үзэж байхад манай хүний найз охин Сомон ч мөн хэдийнэ кинон дотор орчихсон нүдээ ухуулчихсан байдалтайгаар гарч буугаар кино маань дуусдаг. Энэхүү дүүжлүүлж буй сценыг үзсэн энэ бүх хүмүүст хойштоо юу болох нь ойлгомжтой. Банк солонгос кино гэлтгүй өөр кино үзсэн чинь бас л эвгүй юм шүү те. Иймэрхүү Таиланд кино мэрсэр оруулал яаж вэ? Манайхан саналаа комментаар хэлээрэй за. Зяк тэгээ дараагийн кино тун удахгүй тул манайхан юу ихэ мэдж байгаа штэ те. Лайк сабадараа зүсгэлээ сууж байгаарай. Дэлхийн хамгийн том чипсний брэнд болох 100% төмсөөр нь хийдэг Lay's Chips.